Орой минь эрхэм үзэгчтэй залуу зохион бүтээгч 2014-ийг та яг одоо үзэж байна. Дорногов аймгаас оролцож байгаа зохион бүтээгчид бүтээлүүдэд өргөжлүүлэн танилцуулж байна. Дараагийн оролцогч бидэнд өөрсдийн бүтээлээ танилцуулах бэлэн болсон байна. Зохион бүтээгч Цогт баяр. Цогт баяраа гараад ирээрэй. Одоо гутлын уул цэвэрлэгч хийх гэж байгаа хүмүүсээс гутландаа их анхаардаг хүмүүс үлгүү дээ. Олон их анхаарна. Олон л анхаарч байна тий. Тий. За яг яаж хийх гэж байгаагаа маш товч тодорхой танилцуулъя шүү. За юу. За энэ манай багийн эхний санаагаа энэ донд гутлын уул ачигч байгаа. Гутлын уул ачигт нь болонгот энэ дөрвөн эргэвч дамар тэгээд юу жанамны эрмэнээс бүрдэж байгаа. Тэгээ мотортой 2 тогон залгадаг 202 залгадаг. Тэгээд энэ хавтан энэ дээр энэ юу эрмэнд болонгот юу өөр өстэй өсөрлөж өгнө энэ дээр. Тэгээд энэ хавтангаа тавиад хүн дээр нь гарч гიშгэд энэ тэндээ ингээд пүрштэй энэ пүршин дээр энэ хавтан тавихад хавтан доош контакт дарагдаж байна. Энэ хавтангаа эндээ бэхэлж өгнө. Тэгээд энэ юу усны сав цэвэршүүлэгч бодистой энэ эрмэн доогоор орж байгаа. Эндээс орж байгаа. Тэгээд энэ дээрээ юу өөрөө хавтан дээрээ гарч зогсоход юу пүрш доошж контакт дарагдаж энэ эрмэн ажиллаж эхэлнэ. Тэгээд энэ болонгот юу энийг хэрэглэхээр олооч гэдэг зүйл хэрэглэнээс гарна. Сургууль цэцэрлэг болон албан байгууллага эмнэлэг тавьж болно. Тооцоолт байгуулна. Цэвэрлэгч ихснэр болонгот юу их зовдөг харагдажсэн. Юу сургуулийн цэвэрлэгч ихснэрийн ажлыг хөнгөвчлсөн. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхийн хажуугаар ээж шигээ, эмээ шигээ сайхан сэтгэлд сургуулийн цэвэрлэгч нарынхаа хүчээр хөдөлмөрийг багц чадваргүй хөнгөвчлөх гэсэн цагт баярын багийн санаа шүүгчдээс дэмжлэг авч чадсангүй. Учир нь урд жилүүдийн гутал цэвэрлэгч бүтээлүүдээс илүү шинэлэг зүйл харагдсангүй гэж үзэж байна. Ингээд цагт баярын багийн 2 дахь шин санааг сонирхъя. Бидний энэ 2 дахь санаа болохоор угаалгын машины усыг дахин бохор усыг нь дахин ашиглаж цэвэршүүлж одоо дахин ашиглах зорилтоор бүтээсэн байгаа. Энэ нь болохоор юу? Угаалгын машины нөгөө бохор усыг нь одоо гаргадаг шаламх байдаг. Энэ нь болохоор ноцоос тэгээд ноцоос нь ийшээс бохор усыг нь сорж, дээшээ сорж, ийшээ цацаад энэ нь болохоор шүүлтүүр нь доошоо ингэж шүүж гаргангуудаа энэ нь дахиж ноцоос нь сороод эргэлт маягаар ингэж явагдана. Тэгээд шүүлтүүр нь болохоор үндсэн бүрэлдэхүүнээр болохоор ингээд хайрцаг энэ тэгээд энд нь болохоор шүүлтүүр нь одоо нүхтэй дээр нь болохоор нөгөө агааргүй орчинд төлсөн шатаасан тийм модны нүүрс гэж байдаг. Эсвэл тийм элсийг сайтар угаагаад тэгээ эргэлдэг. Тэгээд одоо чулуу хийн тэгээд хужирт тэгээд нэг усыг тунцшуулдаг тийм химийн бодис байдаг. Тэрийг нь гаргаад тэгээд энэ болохоор нөгөө цэвэр усыг нь гарган одоо угаалгын машинд яа одоо бид нар яг хэрэглэх угаалгын машин бол яг ийм угаалгын машин байна. Одоо шүүгчдийн хамгийн гол асуух зүйл бол шүүлтүүр фильтр дээр л төвлөрөх болов гэж би дотроо бодож байна. Ягаад тэгэхээр чи сая амар юм ярьлаа шүү дээ. Нүүрс хийгээд, инс хийгээд, дээрээс нь юу хийж вэ? Одоо усыг тунцшуулдаг тийм химийн бодис. Тий. Тэрийг юу? Тий. Усыг тунцшуулдаг тийм химийн бодис гэдэг. Тэр нь тэгээд усыг одоо доошоо юу ахлаа. Тэр одоо усаа юунд ашиглах гэж байна? Одоо нөгөө ундны усан дөрвөлгүй нөгөө гэр хараалт гэдэг болсод одоо усаа зөөгөөд нэг удаа угаалгын машинд усаа эргэлзээ тэгээд бохор усыг асарчдаг. Хүмүүс чинь тэгээд дахиж ус зөөгөөл дахиж нөгөө усаа угаад нь штэ хувцаа. Тэрийг нь хөнгөвчлөөл нэг усаараа дахин угаах л тийм шаардлагатай байсан. Хар джинс угаангууд араас нь нөгөө усаараа цагаан юм угаа. Балар нь штэ. Эхлээд бол цагаан юм угаана л да ойлгомж юм. Эхлээд цагаан ирлээ угаагаа дараа нь тэгээд ингээ тэгээ хамгийн сүүлд нь бодогтой хувцаа угаана л та. За ойлгомжтой. Угаалгын машинаас ус гарлаа. За тэрийг бүрэн цэвэршүүлдэ гэж бодъё. Тэгээ цэвэршүүлэхэд хугацаа хэрэгтэй тийм ээ. Ялангуяа чи нүүрсэн фильтрээр тавих гэж байгаа бол чи нэлээд удаан шүү дээ. За тэр усаа дараад нь ямар хугацааны дараа буцааж хэрглэж угаалгын машинтай хэрэглэх үү тийм ээ. Байсаг өдөрт тийм олон удаа юугаа угаахгүй шүү дээ. Тэгнь хувцаа. 7 хоногт л хувцаа. Тэгэхээр нэг угаачаад нөгөө усаа 7 хоног хадгалчаа дараа нь угаах нь шүү дээ. Бактери үржүүлэхгүй байх хэрэгтэй, өнөр дарах хэрэгтэй. Ингээд
фильтр шүүлтэр чинь ямар хуу болох уу? Тэрийг ариутгадаг бодис янз бүрийн юмнуудыг нэмээд хий зэрэг болох уу? Яг усаа ахаад буцаагаад ирэхлээр мэдээж зэрэг саарл ус уу одоо нэг сааралцал ус гарах л байх л та. За ингээд шүүгчдийн гэрэл Хоёр ногоо асах юм бол энэ улаан замц ногоороо л эхэлнэ штэ хоёр захаараа. нэг улаан, нэг ногоон. Өдөр болохгүй даатахаа. Дараа өөрчлөж авах. Гэтэ зүгээрээ. Өө. Долоочудаа. За. Орлого хийлээ штэ. Дахиад орлогоо ажиллахгүй ш. За. Нийлцээ. За дөнгөцөө бүтээлээ танилцуулаад гараад ирлээ. Яагаад энийг гэдэг юм? Би одоо буруу тайлбарлалаа хийчихлээ. Яагаад буруу тайлбарлаж байна? Жохон баг зэрэг сандаалаас бас юм болоо гэж бодож байна. Би та хоёрыг битгий сандраараа гэж хэлсэн шүү дээ. Үнч бол сандрахгүй гэжсэн тэгсэн чил. Юмнууд хагасддаг нь бартаал тэгэл буруу тайлбарлалаа хийчихлээ. Ирэх жилийн залуу зохион бүтээгчид өшөө өлөөх амжилтыг үзүүлэх боломж байгаа шүү. Эцгүй. Энэ номноос та хоёр олон зүйлийг олж харах баха. Иннээс илүү шилдэг санаанууд та хоёроос төрн гараашна гэдэгт итгэлтэй байгаа шүү. За баярлалаа. За сэтгэлээр битээ унаараа. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Яг одоо энэ хаалгаар ороод өөрийнхөө бүтээлийг шүүгчлээ болоод үзэгчдэд танилцуулах гэж байна. Ямар сэтгэл төрж байна? Сэтгэл маш их хөдөлж байна. Өөрийгөө одоо анхны жилдээ орж байгаа. Тэгээд өөрийгөө нээж харуул сорж үзэхэд одоо их баяртай байна. Өөрөө Улаанбаатарын унган хөлтөө эсвэл хөдөө мал. Би Үүрэнга аймгийн 9 зүйлсэн. Мал дээр байсан уу? Манай эми бол малтай, би бол 100 эми дээр очиж мал дээр байдаг гэсэн. Манай гэр бол сумын төв дээр байдаг. Тэгээд ногоон картыг аваад гараад ирнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү. За баярлалаа. Сандраг үзтээ. Гүг. Амжилт хүсье. Манай нэвтрүүлгээр орон нутгийн оролцогчдоос гадна Улаанбаатар хотын оролцогчид өөрсдийнхөө бүтээл санааг танилцуулахад бэлэн болоод байгаамаа. Жилийн жилд үзэгчдээ маань бас шүүгчдээ маань сонирхлыг татдаг нэгэн бүтээлийг танилцуулахаар зохион бүтээгч Чулуунбаяр хүрэлцэн иржээ. За. Чулуунбаяр амар хүн зэнтэй авсан шүү. Сая эхлэлийг сонссон мэт. Хамгийн хэцүү бөгөөд бас их ярилцах асуудалтай. Сонирхолтой. За ингээд айраг бүлэгчийг танилцуулах 3 минут хугацаа бий. Амжилт хүсье. Миний найр бүлэгч нь болохоор 12 ойлтоор найр бүлэгч байгаа. Тэгээд дамар шатууны механизм ашиглаа ерөнхийдөө бүлнэ. Үний гараар бүлж байгаа мэт ингэж дамраа ашиглаа ингэж шатуунаар ингэж дээш доош нь бүлэх байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө эд анги дээд чиглүүлэгч, доод чиглүүлэгч. Энэ чиглүүлэгчийг яагаад хийсэн бэ гэвэл бүлүүрээ одоо яг манай бүлүүр бол яг савныхаа гол хэсгийг онох байгаа. Тэгээ бүлүүрээ ийш тийш нь савлахгүй тулд хоёр дээд доод хоёр чиглүүлэгч хийсэн. Энэ мотор нь болохоор 12 литр ажиллана. Тэгээд энэ бүлүүрийн доотлын тав хэсгийг болохоор тийм бөмбөрдөө жоохон зузаантай мөртлөө жоохон бөмбөрдөө хийж өгсөн. Энэ бүлүүр нь болохоор ерөнхийдөө мод байх юм. Тэгээд бүлүүрнийхад бөмбөрдөө гэвэл дээшээ ингээд огцом засахтаа нөгөө хавтгаа бол айрга бас нөгөө дээш нь заслаад байх магадaltaй учраас би энийг жоохон юм илүү бөмбөрдөө хийж өгсөн. Тэгээд энэ хавчаар маань болохоор ингээд 3 тийшээ ингэж гүүн. Тэгээд ямар цавн тааруулаад хийх боломжтой. 120 саваас 30 савнд хүртэл тааруулахаар тийм боломжтойгоор хийж байгаа. Миний төдөл нь болохоор энэ ардталтаа тохируулагч юм цагтай юм баадумагийн байгаа. Энэ болохоор хүн одоо хонлиатртаа энэ мотороо залгаал цагандаа тавиал орхих боломжтой. Заавалчгүй дэрэгд нь харах шаардлагагүй. Миний бүтээл нь болохоор савныхаа яг тал хэсэгт байрлана. Тийм болохоор нэг л суурлуулсан бол олон дахин авах шаардлагагүй. Наагур нь хүн саамаа хийгээд айргаа хутгаж авах боломжтой. Энэ баадун болохоор хүн болохоор нэг ороод болоо айргийг бүлэхдээ нэг 800-аас 1000 удаа ингэж бүлдэг гараараа. Тэрийг болохоор би одоо миний бүтээл болохоор хүн тэгж 800-аас 1000 удаа бүлэхэд 40 минутаас нэг цаг орчмыг бол зарцуулдаг. Миний бүтээл нь болохоор нэг 15-аас 20 минутанд бүлчих боломжтой байгаа. Дундалтаа болохоор энэ шууд араагаар холбоол бас хурдан нараа ихтэх гээд байгаа учраас энэ дунд бас жоохон том араа оруулж гисэн. Хурдын цаг боллоо. Өмнө нь маань нэвтрүүлгээр зөндөө айраг бүлэгч орж ирсэн. Тэднээс бол хамгийн супер нь чинийх. Ягаасаа гэж хүсэж байна. Байгаасай. За Чулуунбаяр ер нь бол яг энэ хийц ер нь бол чи өмнөх айраг бүлэгчүүдийг ер нь өөрөө харж судалж харьцуулв уу? Ер нь харж ирсэн. Ерөөсөө л
айраг бүлэг чинь зүгээр холих төхөөрөмж дээр нэмэх нь агааржуулт дээр нь кавитац үзүүлэх гэсэн нэг юм яваад байгаа шүү дээ. Энэ чинь тодорхой нэг хурдаар ирнэ дээ. Тэгнь. Доошо буух хэсэгтээ мэдээж яг тулгуур чинь бол эргэж явахдаа дээд зэх дээр бол 0 хурд дээр байж хаад ийшээ хурдлна. Мэдээж хурдтгал байна. Тэгээд нөгөө төр эсрэг хөдөлгөөн дээр ихэд бас яг адилхан болчих. Тэгэхээр нэг өстө юу шингэнийг бол энэ өстө огцсон хурдлуулаад энэ өстөд ерөөсөө ийм холигчл болчихж байгаа байхгүй. Ийм циклд эргэлтүүлэнд ороод байгаа байхгүй. Залуу зохион бүтээгч уралдааны анхны дугаараас эхлээд л монголчуудын дуртай ундаа айраг бүлэх, эсгэх, сонирхолтой санаанууд орж ирсээр өнөөдрийн танилцуулсан Чулуунбаярын айраг бүлэгчийн санаатай нийлээд 26 бүтээлийн жагсаалт хөөрнө. Айраг бүлэх уламжлалт аргыг технологийн хувьд орлох тийм гайхалтай санаа өнөөгээр нь л гарч ирээгүй байна. Гэхдээ залуу зохион бүтээгчид ууггүй эрэлхийлсээр Чулуунбаярын айраг бүлэгчийн санаанд өмнөх бүтээлүүдтэй төстэй шинэлэг зүйл алга байна гэж үзсэн шүүгчид дахин сайн судалгаа хийж бүтээлээ орхихгүй байхыг сануулад дараа жил илүү сайн санаатай орж ирэхийг зөвлөлөө. Айраг бүлэгчийг үргэлж хөгжүүлэе гэж ярьдаг, хөгжүүлэхийг бид Энэ чинь бас хөгжүүлж байгаа нэг хэлбэр шүү дээ. Явуулчлаа бид нар те баг багаар. За амт төсөө. Баярлаа. За Чулуунбаяр юу болов? Харин жоохон дутагдaltaй юм шиг санагдлаа шүү дээ. Яг одоо өөрт чинь юу бодогдож байна? Ингээд шүүгч нар улаан гэрэл асаачлаа шүү дээ. Юу бодогдтой. Дахиад тохиолдсон жил одоо дахиад илүү гоё санаатай л оролцъё гэж бодож байна да. Эхний жил яг туршлага хадгалж байна. Би чамд дэлхийг өөрчилсөн 100 шин санаа шилдэг бүтээл гэсэн номыг бэлгэлж байна. Дараа жил уулзъя Чулуунбаяр. Сэтгэлээр битээ унаарай. За тэгнэ. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Маннис групп үн цэнийг цогцлоо. Энэ удаагийн залуу зохион бүтээгч улсын уралдаанд анх удаага оролцож байгаа баг байна. Энэ бол Батлан хамгааллын их сургуулийн Тэмүүжин өрлөг бүрэн дүнд сургуулийн баг бүрэлдэхүүн юм аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амрын 8 бэ. 2 санаатай орж ирсэн. Алтан гарамтай нэг болсон. Тэгээд 2 санаатай орсон. Бүгдээрээ 8 банк. Зүгээр одоо нэвтрүүлэгт маань номхон зогсох зүгээр сул тавьж, бие сул тавьж зогсож болно. Аха. За, тэр дараагийн оролцогч маань тэгээ бид нэр 3 моглоод 2 санаад гарч байгаа. Тэгээд динг хэлбэр дээрийн хувьд бол үлгүр тэгээд технологийн шир 2-оор орж байгаа. Багаар бол энэ харин бол зурагч Буян Бадрахтай хамтарч орж байна. Бид ихгүй юм бол хин юм бэ? Одоо ихгүй юм бол хизээ юм бэ? Монгол улсын төлөө зүтгэе. Суба шидийг тайзан дээр бүгдээ ухтаа авцгаая. Гараад ирээрэй. Зөрөгтэй. Амрыг ирээ. Амрыг. За. Хичээл ном сайн. Сайн. Тэгээ жинхэнэ ирчүүд чи тасалгаан дотор байшин дотор малгайгаа авд юм бохгүй. Малгайгаа төр зүр хураалгач. За. Бүтээл санаа яагаад таанаас урган гараад юу хийгээд хүмүүсийн үйл ажиллагаа хөдөлмөрийг хөнгөвчлөх гэж байна. Одоо орчин үеийн юунууд чинь одоо үндэсний хөгжмийн хамтлагууд их гарч ирдэг шүү дээ. Тэгээ үндэсний хөгжмийн хамтлагууд их гарч ирдэг юм чинь морин уурыг цахилгаан болгох юм бол үндэсний хөгжмөөр цахилгаан болгох юм бол шинэ урсгал нэгдэх юм болов шинэ хамтлагууд гарч ирэх юм болов гэж цахилгаан морин уур байдаг үстэй. Байхгүй юм. Би байдаг гэж бодоод яваад байдаг шүү дээ. За тэгвэл морин хуурыг хэрхэн цахилгаан болгох вэ? Морин уурыг би нэг мэдсэн утсан дотор нь микро утсыг олж ирж Па байгаа. тэгэхээр яах вүлээ? Тэнд зурган дээр юу тайлбарлах вүлээ? Зүгээр ир хүн чинь зөрөгтэй байдгийг. Тэгэд энэ утсан дотор нь микро утс гүйлгээд энэ юуг нь юу лээ? Номын юугаар индикатор маягаар хийчихэж бодож байгаа. Тэгээ цаан дотор нь юу микрофон суулгачаад арай л амруулах юм бол шүү. Занаашаа зогсоод. Яг тэ. Юу залуу зохион бүтээгч уралдаанд нэгдүгээр санаа нэгдүгээр үед зөвхөн санаа гэж болдог шүү дээ. Болно шүү дээ. Санаа танилцуулаад яаж хөгжүүлэх үү ярилцаад тэгээд болох юм бол энэ манай зохион бүтээгч тунд ямар ч морин уур дардаг морин уурын мэдлэгтэй хүн байхгүй. За Субаш ингэдэм юм. Морин уур юугаар бусдаас ялгардаг гэхээр хялгаснаас тогтж штэ. Маш олон хялгас. За тэрийг чинь хөрөөдөхөөр
хялгаас болон өөрийн гисэн спектр гарч байгаа. Мөнгө аяг гаргаж штэ. Тэр өөрийн гис сонсдог байхгүй. Тэгээ чи тэрийг нь микро нууцаар сольчих юм бол нөгөө чи нөгөө морин уур гэдэг ерөөсөө шин чанар алдчихаа. Гэтэ цахилгаан морин хуур гэдэг чи оригинал санаас хинч давтагдаагүй ш орж ирээгүй өмнө. За ингээд шүүгчдийн гэрэл асч. Нэг улаан. Танаа санаагаа сайн бодоод цоож наагуулж Ай. Зүгээрээ. Өөр дахиад санаа дахиад бүр тэрнээ супер санаа те. Амжилтсэ. Хоёр дахь санаа нь болохоор юу одоо юу математикийн хичээл хэмжээлд одоо хоцрогдсон хүүхдүүд томьёо минийгоо цээжлэхэд хэцүү байдаг. Тэгээд тэрийг болохоор үзгэн дээр ингэж томьёо гаргаж уншдаг болгож болох юм болов уу? Үзгнүүд болохоор хойдлаараа одоо ингэж юу томьёог уншина. Хажууд нь дэлгэцэн дээр гарч ирэх байгаа. Тэгээд живчээр бас сонсч болно. Би болохоор Собашида уул нь ингэж бодсон байхгүй юу? Томьёогоо мартсан хүүхдүүд ингээ балаа гаргаж ирээд ширээн дээр тусгангуу томьёо нь лазераар гарч ирдэг байхаар гэж бодсон байхгүй юу? Чинийх бүр супер юм биш үү? Тэгээд юу томьёогийн чихэндний гэхдээ яах юм? Ньютоны нэгдүгээр хөлгөө элчих юм эсвэл бүр томьёогоор нүсэг үсгээр квадрат яасан юу? Хаалтан дотор А дээр нэмэх нь Б-ийн квадрат гэж хэлэх нь шүү дээ, тэ? За энэ хүүхдүүд шипи бэлдээд энэ шалгалтанд. Он сурж байгаа үстэй. Онц. Энэ зургийг юу үзүүлж байгаа? Энэ зураг одоо юу энэ дээр гарсан юг томьёог юу гаргаж байгаа юм. Ширээн дээр тусгаад тусгаж байгаа юм. тий. За. Лазер гэрэлшгөө. Тий. Джеймс Бондыг үзэг баймаар юм байна та. Джеймс Бонд чинь нүдний шилмэл дээр нөгөө нэг Mission Impossible дээр нэрдэгчтэй тэрэн шиг гээд гэрэн даалгавар чиний хэрдгүй юм уу? Үзгээд тусаагаал дуусаа юм биш. Наач амар санаа байна да. Ясо башида наач тагсаарай. Одоо Батлан хамгаалахын харьяа сургууль сурж байна. Ирээдүйд ямар мэрэгжилтэй болох вэ? Цэргийн инженер. Цэргийн инженер. Цэргийн сэргээгдэх эрчим хүчний инженер. Цэргийн сэргээгдэх эрчим хүчний гайхамшигтай. Залуучуудаа мундаг байна шүү. Томьёогоо таних гад энэ те. Тэрүүн дээр туслах хүн бий юу тэгээд? Бага. Ямар хүн бэ? Батлан улс Робоконы багийн багш нар баг нь туслана. Робоконы багнаас илүү бас арай өөр хүмүүс хэрэгтэй байна. Яг томьёо таних ч бол гар утсаараа таньдаг програмууд байгаа. Зүгээр яг би чамд ямар санаагч яагаад гэхээр тухайн сурагчийн зайлшгүй хэрэгэлдэг нэг хэдхэн томьёо байгаа шүү дээ. Чухал томьёо. Тэр хэдэн томьёог ингээ харуулад өгдөг юм эсвэл хэлээд өгчдөг байвал зүгээр санаа сонсогдоод байна. Таньдаг биш сая. Таньдаг чинь нэлээд төвөгтэй асуудал. Их урт хугацаанд маш их судалгаа хөдөлмөрийн үр дүнд бий болно гэнэ л дээ. Тэгээ нөгөө санаа нь бол харьцангуй хийчих болцоотой хүний тусалцаа авч байгаад. За залуучуудаа эр хүн зөрөгтэй бол юу гэвлээ? Чамд цэцгэлтэн. Одоо чи 10 томьёо оруулсан. Тэгээд 5 дахь томьёо гээд ингээд дарангуут томьёог нь хэлж өгөх нь шүү дээ. Дүнгээ гаргацгаая. Шүүгчдийн гэрэл. Эхлээд юу хэлж шүү дээ. Тийм болох юм эсвэл нөгөө эхнийхаараа хийх гээд байна уу гэдэг чи асуудал шүү дээ. Тийм болсон дээр баха. Хавар янзын томьёо ширээн дээр тусгадаг баал гэсэн үг үү? Үгүй дарангууд одоо танаас сургуулийн те та нарын өөрсдөө мөрддөг тусгай тийм дөрөв мөрөм дутаа журам тийм андгаа тангар юу гэдэг тийм юм тэдийн тэдгээ дарангууд гарч ирдэг бол бас nice. Бизнес гаргана гэдэг нь л өөрөө юм. Үгүй яа тусахгүй бол чи импиг тавьчих болохгүй. Жижигхэн импиг 3 плеер тоглолол 1 2 3 дахь дуун гэхэд тэрний дууны оронд томьёог чилжих гээд шүү дээ. Томьёог жоо урьсаад бичээд энэ үзгийн импиг гэсэн үг байхгүй юу? Үзгийн импиг. Үзгийн импиг дууны оронд томьёог бичсэн гэсэн үг шүү дээ. Тэгэл болоо. Жавдаг хичээлээ. Тэгвэл тэр бол боломжтой зүйл. За хэцүү юм байна да тий. Да. За тийм байх хийгээд үзье. За нэг ногоон гэрэл. Цог жохлон шүүгч. За 10 ногоон. Өдөрөлөө шийдсэн чи за амжилтсан. Гэтэ тийм бэлэн импи 3 толонч молонч ашиглахгүй шүү. Ашиглахгүй. Баяртай залуучуудаа. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг залуучуудад олгох GCI Progress. Батлан хамгаалахын их сургуулийн харьяа сургууль, Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн залуучуудыг багийнхныг танилцуулж байна. Ингээд анх хоёрыг тайзан дээр орж байна. Анх хоёраа энэ залуучуудын гаргасан санаа ер нь ирээдүйн ямар хүмүүсийг тодорхойлж байна вэ? Ирээдүйн гатнуулууд юм шүү та нар. Хагнуулууд уу?
Тий, Джеймс Бондод юм шүү. Эсвэл ирээдүйн агентууд ч юм уу те. Энэ санаа би зургийг хараад их сонир санагдлаа л да. Энэ санаа маань хэвтрийн өвчтөй хүмүүсүүд одоо бас зураг тарах эсвэл сонио унших. Би бүр шал өөр юм бодож ирсэн. Өө би худлаа унтж байгаа ажилтлахын айлын зургтыг үзэн гэж бодоцсохгүй. За хин санаа танилцуулах үлээ. Сурч буй мат. Амжилтсэ. Та нар бүр мастерсроо би. Манай энэ санаа маань бол хэвтрийн өвчтөй буюу байнга хэвтэж байдаг хүмүүс бол зурагт үзэх сонио уншихтаа бол их төвөгтэй байдаг. Тийм учраас бид нэр хараа ойлгож нүдний шилээ зохион бүтээхээр зураг зуршин. Тэгээд энэ нь болохоор хүн хэвтэж хагаад хажуу тийшээ хараа зурагтаа үзэж чинь урагшаага нүдний шилээ болгож байгаа сонингоож уншиж чинь. Тэгээд ер нь бүхэл юмыг нүдний шилээр харж байждаг тийм л болгож. Толинд ойлгоно гэсэн үг үү? Үгүй хараа ойлгох гэсэн үг байхгүй. Хараа ойлгоно гэж яаж ойлгох вэ? Би ойлгохгүй л да өөрөө. Одоо жишээ нь энэ юу гэдэг чтэй. Шомбогч онгоцнууд нэг Ингээд баг баг бид нэг хөтөлбөрийн хил дээр багснаа зөндөө илгүүлдэг үс. Толгой ингээд ингээд харна шүү дээ. Тэр шиг л нүдний шилэн дээр ингээд хийч гэнэ шүү дээ. Ингээд би одоо ийш харах нь шүү дээ. Тэгээ нүдний шилэн дээр хийчээд бас өөр гоё охтодтой газар явж болох юм байна тий. Зүүчээл ингэж хараад. Ийш хараад. Буймадрах дуусна уу? За гайхамшиг дээш зогс. Тав ч юу тодорхой яг ингэж тайлбарлах хэрэгтэй байхгүй. Буймадрах. Би мөөгийг ингэ сурганаа би. Мөөгийг гэдэг би. Гуравдын энтер ярьдаг хүмүүс ярина да. Тий, нүдний хараанд яг тийм ойрхон тойл байгаад яах бол энэ тэрэ гэдэг. Тэгээд болохонч болно л да. Гэхдээ тойлонд ингээ харахаар чинь зүүн тал зүүн гар чинь баруун талд гарч юу солигдож байгаа шүү дээ тий. Тэгэхээр чи одоо тэр чин одоо нөгөө бичигчин буруу харж гаргана. Тэгэл юм уншиж болохгүй. Тэрийг одоо хоёр ойлгоод буцаагаад зүгээр дүрс гаргаад авч болно л доо. Жишээ нь заавал тойл гэж биш линз тавьж байгаа хоёр линз тавьж юм уу. Буцаагаад зөв дүрсээ гаргаад авч болно тий. Тэгэхээр зүгээр энэ бүтээлийг явуулаад үзвэл яасан гэсэн санаа л тий. Яг тэгэхээр одоо биднээс мэдэн шүү дээ байлдааны дурангуучийн дээшээ өндөр байдаг шүү дээ. Бэхлэгдсэн тий. Тэгэх юм бол биднээс хүн хөвдөж байгаад үзэх гээд байгаа юм чи тэрийг холбоосуудын жоохон зөөлөө холбоос болгодог ч юм уу тий. Тэгээд ингээ хөдөлгөөд үзэх юм бол хүн өөртөө тохируулаад хардагч байхаар юм. Над бол тиймэрхүү байдлаар хүүхдүүдийг хийлгээд үзүүл яасан юм бэ санаа. Залуучуудаа энэ багшийг сайн хараад байгаа. Тэнтэн дайралд бол асууж өрөх юм зүйл гараад. Энэ багшийг чиглэж очих ёстой шүү. Ер нь дараагийн шатнаас шүүгчнэр санаа зовоод баг тэр шийдэл талдаа чинь бүр зөвлөгөө өгөхөд эхэлчихлээ шүү дээ. Оролцогчд маань өөрсдөө яг энэ санаагаа хэрэгжүүлэх гээд байгаа шийдэл бүхий хэсгээ юу гэж төсөөлж байна? Нууц юм уу? Нууц мууц задлахгүй ш тулсын нууц багийн нууц янз бүр юм байна. Аслахгүй. За. Ер нь бол байдаг санаа юм байна да. Им толтой нүдний шилтэй бэхэлдэг юм байна. Хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна зөө. Зүгээр тааны шийдэл эндээс ямар талаар их гоё уян хатан юу байх вэ гэдэг шийдэл гарч ирэх байх л та. Нилээ олон янз байна. Тэгэхээр нилээ хэрэглээтэй л идэх байх шиг байна. Баахан нүдний шил эвдэхэндээ. Гэхдээ энэ эвдэхгүй. Энэ зүгээр гуйн дээр ингэ зоочтой юм байна. Эсвэл нүдний шил дүүдгүү нэгээл бэхлэн гэсэн үг шүү дээ. Тэгээд энийг өнцөг юу дээр гоё тааруулж чаддаг л. Тэгээд нөгөө талаас бол ямар хэмжээнд хүн гоё харах вэ? Их ойртуулчвал болохгүй те. Их холдуулчвал янз бүр болно. Тэгээд тэрийг яаж удалцах юм аа? Дизайны асуудал. Шийдлийг та бүхнээс асуугаад байна шүүгчд. Тэгээд одоо хаашаа хамаагүй хөдөлж болно. Муу хэвээр тийм ээ. Тийм ба. Тэгээ араагаар ингээл одоо ингээд өчтдөг. Гараа мараа ирэхгүй шүү дээ нүдний шилэн дээр ингээд балгана шүү дээ хэдүүлээ. Хүндрээд үлээ. Тонгоо. За ийм шийдэлтэй байна да бид. За ингээд шүүгчдийн гэрэл асаж үнэлгээ гарна. Залуучууд За өөртөө миний хувьд яг тэр шийдэл дээр нэг ерөөсө тодорхой юм хэлэхгүй байх гэж бодоод байна л да. Тэр шийдлийг хүлээлээ. Нэг улаан. За хийгээд үз мэдв. Гэхдээ ийм ойрхон хараад ингээ хараа бас нүд мүд дайлих уу яах вэ хүү те. Муу ах шүү. Яанда хараад нүдүүлэхгүй юу те бас. Эвгүй шүү.
2 ногоо гайхамшигт. Гоймадах. Өөрсдөө чичиж. За, баяр хүргэе. Залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байгаа Тэмүүжийн Өрлөг сургуулийн дараачин баг бол Алтан гарам ахлагчтай зохион бүтээгчтэй баг байна. Зохион бүтээгчтэй хүлээн авна уу? Би энтерхгүй юм. Бүгдээр нь заагаад гэсэн юм те. Оройн дүргээ. Оройн дүргээ. Багийн гишүүнтэй танилцаа. Би багийн ахлагч Алтан гарам байна. Би багийн гишүүн их болт. Гайхамшигт. Ямар хөтөлтэй ирсэн мөлий? Бид хоёр санаатаагаар ирж байгаа. Тэгээд нэг л үлгүр нам хүүхдэд зориулсан. Нөгөөх нь бол дунд сургуулийн хүүхдэд зориулсан технологи шир. За тэгвэл үлгүүрээс эхлээд тайлбарлаа. Амжилт хүсье. 3 минут явах цагаа. Энэ үлгүүр маань бол намхан хүүхдэд зориулагдсан. Тэгээ манай сургууль дээр дандаа өндөр хүмүүс зориулагдсан ингээ үлгүүр байдаг. Тэгээ энэ өндөр үлгүүрийг бол доошлуулж дээшлүүлдэг. Тэгээд намхан хүүхдүүд ирээд педал дээр ихшин. Тэгээд үлгүүр доошлоод яг тэр хүүхдийн хэмжээ дээр өөрөө ингэж авчираад тэгээ хувцас өлгөөд энэ дээр авчиад бас хувцас энсэлж болно. Тэгээ дээшлүүлээд педалаа хөлөө авахад ингэ буцаад дээшлэнэ. Бас автомат болон механик аргаар, оньсон аргаар бас шийдэж болно. Оньсон арга гэдэг чинь амар арга байна тий. Оньсон хэлэхгүй ш техникийн шийдэл мэдлээ. Тэр чинь оньсон юм чинь өөртөө таацгаа гэл. Одоо ажиллах зарчмыг гişүүгчд асуух болов тий. Педалаа гიშгэнгүүд ямар хаана юу ажиллаад альныгаа татаад хэн буугаад юугаа үлгэх юм бэ гэж. Авангууд юу яаж зогсох юм бэ гэдэг асуулт гарч ирнэ л дээ. Юу мотор хийж хийж одоо тэгээ ирлэнтэй бас хийж болно. Тэнд зүгээр педал энтрийг зовж яхаар урталтан дахин ингэ давжаа тавьчихвал зүгээр мод юм. Ингээд өндөр дунд навхан гэж байдаг ч тий. 3 өндөр адт тийм үү? 1 2 3 гээд. Тий харин тий. Хутлууд нь аваад байна шүү дээ. Оо тийм. Дээдлээс ингэ доваарч шүү дээ. Заавал тийш шаардах маш энгийнээр шийдэж болж байгаа юм тэгж хүндрүүлж шийдэж болохгүй шүү дээ. Тийм ээ. Энгийнээр ихээр чинь тэгээд 3 давхар яхаар чинь дээдлийн хувцсан нөлөөлнө шүү дээ бодлоо. Тухайн агшинд тийм ээ тухайн өдөр тэр 3 үлгүрийг аль нэгэнд нь хүн үлгэх ёстой. Төрүүлээд намхан хүүхд очивол доотлол нь үлгчин тохиолдолд тэрэн дээр хүн давхгүй ч зөвлөхгүй шүү дээ. Манай ингэ намхан хүүхдүүд бас өндөр хүний үлгүрт үлдэж үзмээр л байгаа шүү дээ. За дараагийн санал юу энэ дээр санал авчих. Тэр бус 2 улаан хамаа алга нэг ногоон байж л байгаа юм чи. Тэ? Дараач санаа юу вэ? Дараагийн санаа технологи ширээ. За энэ сумыг наашин дарж байгаа ярина штэ. Хэн тайлбарлах вэ? Энэ технологийн ширээ байна л да. Энэ бол дунд сургуулийн хүүхдүүдэд зориулагдсан технологийн кабинетд байрлагдах юм ширээ байгаа. Тэгээ бүх гарын дорох материал технологид юу хэрэгтэй вэ? Бүх тэр зүйлийг энд хийж гисэн. Бас цахилгаан. Энэ юу арзаатыг хайгаад бас явахгүй ширээндээс байрлаж тогны хангамжийг өгсөн. Ер нь бол энэ эвдэрнэ гэж явахгүй төмөр материалаар хийгдсэн. Энэ ширээ. Тэгээ бат бөх ер нь хуугарч эвдэрнэ гэсэн байхгүй. За энэ зогсъё. Бүхий юм ерөөсөө харж чадахгүй байна л да. Нэг улаан гэрэл. Ай. Одоо ингэж бодоход түрүүний ногоонтойгоо энэ ногооноо нийлүүлээд тэр яач ч утсан улаан арай илүү гараад байх юм те. Гэтэ яг бид нар оролдож үзлээ. Заавал эхний удаагаас давааг давна гэж байх хэрэгтэй. Энэ бол хамгийн эхний оролдлого чинь хүний зүв байд шүү дээ. Тэгээ танаа нөгөө багийнхан бас тэнцсэн хийх санаа их байгаа учраас түүнээс бас туслах юм их байгаа. Найдвартай сайн туслаарай. Амжилт хүсье. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Гэр ахуй нөхцөл одоо дуу дарагч байгаа. Дуу болохоор хүний эрүүл мэндэд нэлээд хэмжээний хохирол учруулдаг байгаа. Хүний яриаг дамжуулаад хажуутлын орчны чимээ дарддаг гэж байгаа шүү дээ. Тэр бол 2 спикер тавьчаад хооронд нь хасж байгаа байхгүй. Дарны гэрлийг цацруулагч линзээр өсгөж нэгэн жигэд ингээд цацруулж байгаа байхгүй. Айлын байшин хаагаал ингээд ярьчихдаг. Имэнэр нар үзэхгүй хэцүү л уусаар юм. Энэ хуваарлagчаас хийж хийдэнгууд наргарлаа их дэлхий сүрлээ. Надад шинэ өглөөг авчирлаа. Хүмүүний нэсэн хотоор хөгжилтэй би ялгаж явнаа. Баргараасаа атгсан байна. Бацар саги аз жаргал